Hi guys, өнөөдрийн зогсоол бол кремтэй талах. Okay. Where is your next destination? За тэгэхээр өнөөдрийн зогсоолоор Yonsei крем брейдээр аялах болно. Тэгээд өмнө нь харж байгаагүй шинэ төрлүүдийг амсах. Өмнө нь харж байгаа шинэ төрлүүдийг амсах. Амсан. Өмнө нь харж байгаагүй шинэ төрлүүдээ амсах гээд за тэгээд хамтдаа амсаад оноо өгцгөөе. За тэгэхээр ийм дөрвөн төрөл байна. Би Red Velvet-ийг бол амсаж үзсэн. Нөгөө гурвын бол амсаж үзээгүй заяа. Тэгээд яагаад авсан бэ гэвэл зөвхөн босод төрөл нь гэвэл зүгээр шоколадтай тэгээд сүүтэй ер нь бол та бүхний мэддэг төрөл учраас тэгээ аваагүй. Тэгээ та бүхэнд бас сонирхолтой байх үүднээс юм шинээр гарсан төрлийн туршиж үзэхээр бэлэн болсон байна. Окей. Ер нь бол бүгдийг гараа тавьчихъя. Wow. Oh. Oh, sticker. Oh. Okay. Do not red rose. Relax. Хамгийн ихнийхэн төрөл бол ийм байна. Гэхдээ би яг юутай гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч юм үзмээ хамгтай байгаа байхгүй. За тийм ямар ч хамтдаа өмсөе. Oh, cheers. Wow. Би өмнө идчихсэн байна. It's really амт үзээ. Нэг юм танил амт би ихтэй амтынх нэрийн сайн сандгүй. За энэ гоё амттай байна заа. Ихтэй амар танил амттай. Гэтэ би нэрийн сайн хэлж чадахгүй. Тэгээд яг амтын яг юм дүрсэлж чадахгүй байна аваачлаарай. Гэтэ би доотлыг амсаж үзээд гэдэг. Юу вэ? За. Мартигтэй үнэхээр гоё юм. Би 10-аас 8 он өглөө. За дараах нь болохоор иго. Би нэрийг үнэхээр мэдэхгүй байна. Та нар юу гэж хэлэхээ сайн тайлбарлаж чадахгүй мэн. Гэхдээ jam шиг харагдаж байна. За юм дотроо юм. Варен шиг харагдчих. За амсаа. Тийм ээ, гүзэлцгний варен байна. Тунд айжгүй гэхдээ яг юм миний хувьд цоошин амт биш байла, зүгээр юм цагаан крем тэгээд талах тэгээд гүзэлцгний варен байна. Тийм учраас надад нэг онцгийн санагдаг учраас 10-аас 7 он өгч. Cheers. Сууж аман зүрлэг. Бүгдээ жоо харагдах юм тийм.
Окей. За дараах нь болохоор ийм байна. Ийм шоколад самбарны олимог. Тэгээд харвал ийм тийм шоколад шиг ийм самбарны нух шиг юм байна. За амсгаа. Оо. Снэкер шиг амтагч. Оо. Вау. Надад амар таалагдж байна. Та нэг төсөлтөө Snickers шүү дээ. Наад яг Snickers шүү. Snickers юм гурилтай. Тэгээд кремтэй идэн гэдэг төсөлтөө. Гэтэ сонирхолтой сонсогдож байгаа сте. Надад бол энэ их таалагдлаа. Энд би 10-аас 9 он өгч. За дараах нь бол би өмнө нь амсаж үзчихсэн. Тэгээ миний хамгийн дуртай төрөл байгаа. Энэ бол red velvetтэй. Тэгээ юм дотроо чизтэй заяа. Доор нь чиз байгаа. Сайн харагдахгүй байна. Гэтэ чизтэй амар гоё юмтай. За тэгээд амс. Оо, миний нэг талхамжлаа. Окей. Окей. What are you doing? Вау. Яг тийм амттай байт юм яа. Энэ төрөл нь яг үгүй энэ төрлийн даанч Монгол байдгүй тийм учраас амар харамсалтай. Би уг Монгол байвал орж ирвэл би шууд лав. Вау. За ерөөхдөө та нарт амтын тайлбар хэлбэл ер нь бол red velvet юм кейк wash улаан илүү жуурт байдаг штэ улаан илүү яг тэрүү шиг гэтээ крем нь арай өөр арай нэг чанартай их арай нэг гоё амттай яг тэрний крем жоохон бэлэг чийсэн ч юм уу эсвэл нэг барьцамтгаа илүү нэг орц хийсэн юм шиг нэг тийм амттай гэх юм уу? Илүү өөр гоё орц хийсэн юм шиг. Оо. Яник ихлээ. За тэгээд өнөөдрийн зогсоолоор эдгээр 4 өөр төрлийн кремтэй талхнуудыг амсаж үзлээ. Тэгээд амсаж үзээд оноо өглөө. Монголд хараахан орж ирээгүй байхаа. Тэгээд Монголд яг байгаа өөр хар өнгөтэй тэгээд цагаан кремтэй тэгээд шоколадтай крем нэг ногоон төрөл нь байдаг шиг санагдаад байна. Эдгээр нь бол байдгүй шиг санагдаад тийм учраас бас асууад байх вэ гэж хэлдээ. Би эднүүсийг юм солонгосын CU-гээс авсан байгаа. Тэгээд өмнө нь очиход эдгээр төрлүүд ерөөс байгаагүй заяа. Яг энэ 3 бол тэгээд сая шинээр гарч ирсэн юм шиг үлээ. Тэгээ би шинэ зүйлийг туршиж үзгээд бас та нартай ингэ танилцуулах гад аваад тэгээд амсаж үзтээ. Өнөөдрийн зогсоолтой хамт байсан үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн зогсоолоор түрүү уулзлаа. Баярлалаа. Why you cannot so
Bye-bye.